Сайн байцгаана уу? Хэрлэн сумын 14-р цэцэрлэгийн багш Булган байна. Нэгийг өчгөн 10 буюу 10 минутыг хүүхдэд зориулъя гэсэн уриалгадаар гэрийн нөхцөлд хялбар аргаар номын сан бүтээх зөвлөмжийг хүргэж байна. Бага насны хүүхдийн номын болон дараах онцлог давуу талуудтай. Хүүхдтэй айл бүр зайлшгүй байх ёстой хэсэг бол номын сан, номын болон юм. Аль болох таатай, тав тухтай газрыг сонгоорой. Мөн хүүхдийн гарын хүрэх газарт байрлуулаарай эцэгчүүдээ. Хэт олон ном байх хэрэггүй. Зарим номыг далд хийж сэлгэж гаргахад анхаараарай. Хүүхдийнхээ насанд нь тохирсон сонирхож байгаа сэдвийн дагуу цаг үетэйгээ холбоотой зураг ихтэй байх. Та хүүхдийнхээ номыг сонгохдоо агуулга нь тодорхой, зураг нь тод том, хатуу хавцтай номыг сонгоорой. Бага насны хүүхдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлж болох нэг хэсэг бол номын болон юм аа. Эцэгчүүд та бүхэн хүүхдтэй номын болон хийж өгөхдөө хүнсний дэлгэрүүдэд өргөнөөр ашиглагддаг фотомодыг сонгон авч хүүхдийнхээ дуртай өнгөөр бодож янзлаад хүүхдийнхээ өрөөний болон гэрийнхаа аль тохиромжтой хэсэгт байрлуулж өөрийн дуртай сандал болон толомодыг нь байрлуулж номын болон үүсгэж хүүхдтэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Хүүхдийнхээ тоглох дуртай хайртай тоглоомыг нь ашиглан өрөөний аль тохиромжтой хэсэгт байрлуулж хүүхдтэйгээ ном унших орчинг бүрдүүлж ашиглаарай. Аль бүрт ашигладаг ашиглахгүй хөшиг зүйл байдаг. Төдийлөн ашиглахгүй байгаа хөшиг зүйлийг ашиглан өрөөний аль нэг хэсэгт байрлуулж хүүхдийнхээ номон дуртай болох орчинг бүрдүүлж дэмжлэг үзүүлээрэй. Гэртээ номын сантай байхын ашиг тус бол нэгдүгээр хүүхэд өдөр болгон тэрийг одоо ингээд байрлаад байж хин харангуйтаа сонирхно. За тэгээ хоёрдугаарт нь энийг уншаад өгөөч гэдээ аав ээжтэй авчирч үзүүлнэ. За тэрнийхэн дагуу бид уншиж өгнө. Гуравдугаарт үлгэрийн ном өөрөө сонгодог болно. За тэгээд энэ миний дуртай ном энийг уншаад өгөөч гэж гуйдаг болно. Тэгээ олон дахин уншаад ангууд өөрөө тэр үлгэрээ ойлгоод одоо номнуудаа үздэг болно. Ингээд ч хүүхэд номон дуртай болдог байгаа. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд бүлгийн цахим хаягаар дамжуулан өвчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө 47, насны онцлог хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга 12, хүүхдийн танин мэдхийг хөгжүүлэх зөвлөгөө 6, хоол тэжээл дархлаа дэмжих зөвлөгөөг 18 удаа, ном уншиж өгөх номын тухай 8 зөвлөгөө, хууль тогтоомж эргэцэн дүрм журамтай танилцуулах 6 зөвлөгөөний 97 зөвлөгөө эцэгчүүдэд хүргэн ажилласан байна.